Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний 3 дахь зах зээлд өрсөлдөх дээж нь шарын голын уурхайн баяжуулсан нүүрс болж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу байгуулагдсан далайн бомбын тээвэр эрхлэх Монгол Самок Логистик компани шарын гол хувьцат компанитай санамж бичиг байгуулж, бүгд найрамд Солонгос улс руу нүүрс тээвэрлэх туршилтыг эхлүүлэх гэж байна. Шарын голын уурхайн төмөр замтай холбогдсон цөөн уурхаануудын нэг, дэд бүтцийн энэ боломжинд тулгуурлан боловсруулсан нүүрсээ хойд төмөр замаар тээвэрлэн далайн бомбтод хүргэх юм. Шарын голын нүүрсний уурхайн угаах үйлдвэрээс гарсан нүүрсний чанар бол маш сайн болсон. Энэ нүүрсний үзүүлэлтийг бол Солонгосын эрчим хүчний компаниуд бол аваад бол маш баяртайгаар бид нар бол ийм нүүрс хүлээж авах бэлэн байна гэсэн саналаа бол тавьсан байгаа. Эхний санал бол ирсэн 60 мянган тонн нүүрс авъя гэсэн санал ирсэн байна. Тэгээд бид нар ямар ч гэсэн туршилтаа хийн. Туршилтаа хийсний дараа бол зах зээлд гаргах өрсөлдөхүйц үнээр зах зээлд гаргахад боломжтой болох юм бол энэ тээвэрлэлт бол явж эхэлнэ. Санамж бичгийн хүрээнд төмөр замын тээвэрлэлтийн үнийн хөнгөлөлт, мөн худалдан авагч хэн байхыг шийдэх хэлэлцээрүүд эцсийн шатанд хийгдэнэ. Шарын голын нүүрсний уурхайн хувьд хэлэлцээр амжилттай болвол экспортын эхний туршилтаар 25 мянгаас 45 мянган тоннд хүргэж, цаашлаад 300-аас 500 мянган тоннд хүргэх боломжтой гэж байна. Жилийн дотор ер нь бол бид нар 2 дахь цехаа байгуулад сая 200 тонноор боловсруулах юм хүчин чадалтай үйлдвэртэй болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар бол бид нар юуны өмнө 25-аас 45 мянган тонн нүүрс экспортлж туршилтаар үзээд хэрвээ боломжтой гэж үзэх юм бол ойрын хугацаанд бол нэг 300-аас 500 мянган тонн нүүрс экспортлох юм боломжтой. Европын сэргээн босголт хөгжлийн банкны 8 тэрбум төгрөгийн зээлээр байгуулсан баяжуулах үйлдвэр нь эхний шатны ашиглалтаар 600 мянган тонн нүүрс угаах бол ойрын хугацаанд 2 дахь цэгийн ашиглалтанд оруулснаар хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэх боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар 900 мянган тонн эрчим хүчний нүүрс олборлоод байгаа шарын голын уурхай боловсруулсан нүүрсээ экспортлохоос гадна дотоодын зах зээлийг хангах зорилт тавьж байна. Өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж байгаа учраас борлуулалтын үнэ нь нэмэгдэгч, цахилгаан станцууд дотоод хэмнэлтээс худалдан авах өртгөө гарах учраас хэрэглэгчдийн үнэнд өөрчлөлт оруулахгүй байхаар зохицуулах юм байна.